Би таамаглах өмнө хуульч биш Бацэнгэлийг тайлбарлаж байна. Маш баяр байна. Бацэнгэл гэж энэ залуугийн хувьд бол Google компани Төв Азийн бүсийн өгөгдлийн инженер бол ажиллаж байсан. За програмын хөгжүүлэлт код бичлэгчийн чиглэлээр бол 18 жил бол ажиллаж байгаа. За үндэсний стартапын тэмцээний 2023 оны тэргүүн байрны шагналтай энэ залуу түн баяр хүргэе. За Google for Startups бүхний шилдэг 15 оролцогчийн нэгээр бол 2024 онд шалгарч ирсэн. Дэлхийд академик Монгол язгуур урлаг хөгжмийн гайхамшигтай соёлоор бол байлгын дагуулж байгаа хүү хамтлагийн бол Metaverse VR концепт төслийн техникийн удирдагчаар бол ажиллаж байгаа гэдэг хэлэхэд таатай байна. За Ember AI компани бүсгэн байгуулж бүсг захирал хуульч биш Бацэнгэлийг болж байна. За бүгдээрээ сайн байна уу? За намайг Бацэнгэл гэдэг. Тэгээд хуульч Бацэнгэл гэж бас нэлээд алдартай байдаг болтой. Эндээс харсан нэр дандаа царайлах хүмүүс аюу ихэд дандаа эрэгтэй кодчтэй хүмүүс дандаас гараад ирсэн чинь нэг царайлах хүмүүст дандаа чинь яах бие ярьж шин. За тэгэхээр би болохоор 18-19 жил нөгөө код бичиж байгаа болохоор дунднаас огт завсарлаагүй одоо банк код бичээр байгаа гэх юм уу гэдэг нэг эфэс нэгэд тархинд нь ажиллаж байдаг. Тэгээд нэг тийм одоо зарим зүйлийг тэрхий техник талаас нь ч юм уу бас ярьж магадгүй гэхдээ айл бол энгийн үгээр ерөнхийдөө ярихыг хичээгээд тэгээд явна гэсэн. За манай компани болохоор ерөнхийдөө нэг юм технологиг ашиглаад одоо хүмүүсийн амьдралын чанарыг дэвшүүлэх гэсэн зорилготой. Тэгэхээр одоо тухайн илүү цаг үлдээх юм уу эсвэл илүү орлоготой байх юм уу тэр талаас нь ерөнхийдөө технологи хөгжүүлээд явдаг гэсэн. За тэгээд 24 оныг дуустал ер нь Төв Азийн одоо тэр дата талтай байж байгаа 25 оны 1 сараас эхлээд Монголд ерөнхийдөө үйл ажиллагаануудаа дандаа явуулсан. Тэгээд 25 оноос дандаа химийн талын одоо модель хөгжүүлэлт, дата сонголт, одоо дата лейблэлт гэдэг юм нэг юм ажлуудыг байна гэсэн. Тэгээд яг одоо бидний үндсэн хийж байгаа төсөл нь болохоор Солонгос руу бид нэг physical AI гэдэг ийм тохионы хэлээр ярьдаг одоо робот гэх юм да ерөнхийдөө хөгжүүлэх тал руу орж байна. Тэгээд Монгол нэг яг тохионы хэлтэй хүмүүс маань одоо үйлчлэг авах эсвэл мэдээлэл өгөх юм те энэ хөгжүүлэлтээр ерөнхийдөө одоо хийх байдлаар явуулаад тэгээд тэрийг химийн оюун талын дууссан болохоор одоо робот талын юм да тэгээд гараараа хөдөлдөг ерөнхийдөө тийм дээр бид байна гэсэн. За тэгэхээр өнөөдөр ярьсан сэдв маань бол нэгэн томчсон байгаа. Тэгээд дараа нь та яг маань асуулт байх юм бол асууж байна. Тэгэхээр юу вэ гэхээр за эхлээд за хуульчдыг ерөнхийдөө ингээд химийн оюун оролцтой юм уу оролцохгүй мó гэдэг баярлалаад дараа за химийн оюун юу хийж вэ? За тэгвэл бас юу хийж чадахгүй юм. За тэгээд хүмүүстээр химийн оюуныг нэмэх юм бол ерөнхийдөө юу болох вэ? Тэгвэл бид нар яг одооноос юу хийж ёстой бэ гэдэг талаар ярьцгаана гэсэн. Тэгээд энэ дээр болохоор одоо их сургуулаа төгсөж байгаа хүмүүс болохоор 2070-2080 он зэрэг төвтэй гарахад юм байна ста. За тийм бол бид нар нөгөө нэг 2030 онд юу болохыг сайн тааж мэдэхгүй дараа жил юу болохыг тааж мэдэхгүй. Тэр одоо нэг федерал англи сурч байгаа хүмүүс чинь бараг 2110 ч юм уу 2090 он гэм төвтэй болж таарч байна. За тэгэхээр тэр хүмүүс тэгээд бид нар тэгээд одоо ажиллаж байгаа хүмүүс гээд одоо ерөнхий ямар скил юм те өөрсдөө төлөвшүүлэхгүй гэдэг хоёр наагс те товчхон юм. За энэ ингээд 1982 гэдэг 1982 онд анх хэмжээсэн байна. IBM гэдэг компани Lotus гэдэг нэг хөлбөр гаргаад тэрний юусэн байх Excel-ийн өмнөх гэсэн. Тийм ба тэрний дараа бол 85 онд болохоор нөгөө Microsoft Office гараад дотроо нэг Word, Excel-тэй юмнуудтай. За тийм ба 85 онд нөгөө хилэнгууд юу гэж бодсон бэхээр за манайхаа одоо ингээд ажиллах болтой тий бид нар. За цааш нэг Excel гээд гарцсан байна. За тэгэл томьёо тэгэл хойш надаа башаа тэгэл нөгөө шууд терминал ажиллаж байгаа. За тийм ба одоо цалин бодлогын юм нөлчлөө. За тэгээд одоо хэдийг хэвчдэг нэ. За тийм ба ерөнхийдөө мэд 40 гаруй жил өнгөрсөн ч гэсэндээ одоо техникийн мэргэжил ингээд байсан хэвээрээ. Тийм бол нэгсэнгууд одоо технологи ашиглаад ямар болсон бэ гэхээр нэг нэгсэн бол бараг ингээд 4-5 компани ч юм уу те ерөнхийдөө нэг тайлан гараад ингээд байждаг. Тэгээд тэр нь юу харуулж байгаа вэ гэхээр төдийчний одоо өндөр потенцтэй. За зөвхөн нэг ажил хийгээд програм шилжчихад цаанд хацсан үлээд авах. Тэгэхээр тэр програмаа шилжээд дахиад олон одоо ажил хийж ерөнхийдөө цаг үлдчихэж байна гэсэн. Тэгэхээр бидний үгсэндээ одоо химийн оюун бидний ажлыг булааж авах юм эсвэл одоо энэ цаг ингээд ойрхон байна эсвэл олон улстай одоо IT-мэд төрөлжин юм уу те ингээд юм санаад авах хэрэг бараг байхгүй гэсэн. Ялангуяа одоо яг хуульчтай илүү онцгой юм уу ер нь бас эндээс санаад авах байх байна. За тэгмэд
Энд болохоор ингээд нийтдээ нэг 15 оронтой тоо байгаа. Тэгээд 15 оронтой тоо гэхлээр одоо 180 гэж онцож байгаа юм л та. Тэгвэл энэ ямар өстэй тоо вэ гэхээр ер нь өнгөрсөн оны намраас хойш одоо гарч байгаа хиймэл оюуны одоо мэдээлэлд бүгдээрээ одоо 180-аас дээш параметраар одоо осгогдсон гэсэн үг. Тэгэхээр нэг параметр гэдэг нь ер нь нэг үсэг гэсэн үг. Цэнгэл гэх юм бол одоо 6 үсэгтэй тэгээд 6 параметр. Нэг үсгийн давхцсан бол 0.7, 0.5, 0.3 болоод ингээ багтаад явна. Тэгэхээр үсэг давхцах тусмаа энэ тоос нь гавсан дээш. Тэгэхээр энэ юу гэж байгаа вэ гэхээр төдий чиний одоо маш олон үсэг тоогоор одоо осгогдсон хэд хиймэл оюуны төлөв. Тэгэхээр яг одоо код бичдэг бидний гэсэндээ энгийн хүмүүс ерөнхийдөө код бичих яг код бичдэг хүн код бичих хоёр нь яг төслийн маш бат руу гарна гэхээсээ ерөнхийдөө бараг адилхан болж ирж байгаа гэсэн үг. За тэгэхээр магадгүй ингээд хуулийн хүмүүс асуугаад ингээд маргах юм уу энэ зас нэм бичдэг юм те ерөнхийдөө тэр төвшөндөө нэлээд бичсэн. За тэгмээд хиймэл оюун ер нь ингээд юу хийж чадж байгаа юм бэ гэхээр одоо хязгааргүй үнэлж чадчихсан. Дээрээс нь за Nvidia гэдэг компани одоо юу байгаа том GPU гэдэг GPU center гэж явдаг. Тэгэхээр бол H100 гэдэг том одоо график карт бай. За ингээд RAM нэмээд hard storage door ингээд switch нууд тог барьж дээр нь одоо boost нууд байлгаж. За тэр нь ингээд нэг графикаараа ерөнхийдөө юу хийж чадж байгаа вэ гэхээр за нэг секундэд нэг 45 сая шиг одоо word-ийн файлыг энэ бүгдийг уншдаг. Тэгэхээр word-ийн файл тус бүгдээ одоо 30-аас 40 хуудастай word-ийн файл нэг тус бүр. Энэ бол 30-аас 40 хуудастай одоо нэг 40 сая шилхэвтэй эвлэхүү файлыг бол одоо нэг секундэд дуусгах. Тэгэхээр ойлгоод асуух юм бол яг хариулна гэсэн. Одоо яг тийм хуудас. За тийм бол энэ том GPU-гээс Google компанигаар нийт нэг 2,500 гаруй ширхэг байна гэсэн. За тэрийг саний тагтахад 2.5 хаан зайруу гэх юм бол 1 секундын зарсан үнэтэй одоо Google компани ерөөдөө ингээд тооцоолж байгаа гарна. За тэгмээ ингээд энэ жилдээ багтаад Google компанигаар одоо 3 сая төгрөгийн 3 сая гарган юм те нэлээд том барьцаалыг тавьсан. Тэгэхээр чинь гацсан одоо Google чиш ажил хийх Amazon, Microsoft энэ яг Azure гэдэгтэй ерөөдөө маш олон зүйлүүд байгаа. Тэгээд энэ нь болохоор нэлээд тоонооттай явж байгаа гэсэн. Тэгээд эднээсээ ер нь яаж тийм вэ гэдэг талаар бат юмас бас нэлээд тоо. Тэгээд бид үтсэн юм даас ерөнхийдөө бүр ингээд юу биш. Одоо төхөж өсөн гэдэг юм бас бараг бас тогсог. Азийн ер нь орнолоос ер нь бараг байхгүй. За тэгээд ийм хүчрэг юм байжээ. За тэгвэл ерөнхийдөө ингээд юу хийж чадахгүй байх вэ? Тэгээд ирээдүйд одоо бид яах юм одоо ийм ингээд талтгоос хордог уншдаг мартгоосод ингээд гаргалгаа гэсэн юм те. За ялангуяа generative AI гэх юм бол хиймэл оюун маань нэг зөвхөн ингэж компьютер vision гэдэг юм хардаг. За тийм бод дараа нь ингээд TTS-гээс ярьдаг болоод тийм бод өөрөө хүний хэлснийг ойлгодог болоод тэгээд өнгөрсөн намраас тэгдэггүй тэгэхээр нөгөө reinforcement гэдэг нөгөө шийдвэр гаргах өрсөний хувьд бас нэлээд өндөр болсон. За тэгвэл энэ одоо болохоор Европ хүчин буюу ер нь бусад газарлаар юу илүү одоо анзаарч байгаа вэ гэхээр хүмүүсийг бол ажлаас харж болох юм байна. Яагаад гэхээр хүмүүс чинь нөгөө нэг юм юутай хүнд одоо шууд ихтгэх тэгээд дээрэс нь хүн заавал одоо ачаатай одоо өнгөрсөн хувьд юм бол шилбэрлэл авах зөвхөн юмнаас очоод дөрөв хамт ярьсан юм шиг нэг ийм тийм одоо хүний хөв чаддаг тийм тохиолдол одоо энэ хэлсэн робот гарч ирсэн гэсэндээ тэгэхээр яг энэ хүнтэй харилцдаг мэрэгчтэй сэтгэл судлаач юм уу хуульчийн хавьд болоос ерөнхийдөө бол маш олон жил ерөнхийдөө байх юм гэж үзээд байна. Тэгээ ялангуяа энэ орчуулагчийн мэрэгчлэг болохоор бас одоо хамгийн байх болсон. За тэгээд ингээд нэг зарим их сургууль одоо энэ чиглэлээр эсэх байхгүй гэж үзэж байгаа ч гэсэндээ нөгөө одоо эсрэг байсаар нь юу вэ гэхээр ийшээ яг мэрэгсэн сайн орчуулагч нар хязгаарч ажил хиймээр авахгүй байна та. Яг тийм партнертайгаа уулзсан юм бол би орчуулагчаа дагуулж яваад би одоо хязгаарч нэг төхөөрөмж бариад те. За тэгээд одоо ингээд спонсор давсан гэрээ хийж байна. За ингээд хэлээд өгөөрэй гэдэг нэг төхөөрөмжөөр за ингэж хийж байгаа юм уу за гэдэг. Ерөнхийдөө тийм зүйл болохгүй гэсэн. Тэгэхээр ингээд хоорондоо ингэж одоо ойр татан болох гэх юм уу те. Ерөнхийдөө тийм зүйл байсан хэвээрээ болохоор ерөнхийдөө таавын санаа зовлтгүй гэж надад айгүй олон сэтгэлүүд гараад байна. Тэгээд Европт болохоор ялангуяа
химид оюуны эсрэг учраас ерөөдөө энэ талын одоо тэгээд маш их байн цог. За ингээд энэ оцсон дээр шамфэй. За тэгмэд хүн дээр одоо химид оюуны юм хэмээс ерөнхийдөө юу болсон юм бэ гэхээр одоо нийгэмд миний хацаар болохоор манай улс гэсэн дээр нэг тийм буруу байд бас ерөнхийдөө нэлээд явж ирэх тавтаа. Тэрний юу гэхээр химид оюун гэх юм одоо нэг код гэж сурах хэрэгтэй юм уу? Эсвэл одоо тийм сурсан цогцтой метод би нэг мэрэгчлээ салах хэрэгтэй. Мэрэгчлээ салахгүй байгаа юм шиг ерөнхийдөө. Тэгмэд яг үндэ юу гэхээр та ямар ч мэрэгчлээ болно гэдэг тухайн мэрэгчлэрээ химид оюуны хэрэглийг болно гэсэн. Тэгэхээр багш ах юм бол илүү олон техник химид оюун ашиглаж болох юм уу? Хөтөлийн руу гаргах юм уу? Үсцэн цагт нь болохоор удаа уламжлалыг гүйцэтгэж тусдална гэсэн. Тэгэхээр энэ жах юм бол муу ялгаагүй. За хойч жах юм бол ялгаагүй нөгөө уншилтуудыг бүгдээр хэмжээд тэр анхааруулга одоо өгч байгаа зүйлүүд төвлөрөх юм уу? Тиймэрхүү зүйлүүдэд хийх болно. Харин ерөнхийдөө мэрэгчлээ болоод салах хэрэггүй гэсэн. Тэгээд олон улс дээр болохоор яг өнөөдрийн байдлаар бол нөгөө хизээс одоо дэлхийд байгаагүй шинжээний нэг код хийх хүмүүсийн илүүдэлтэй хийсэн бол болцсон. Тэгээд маш том компаниуд нөгөө код хийх хүмүүсээр гаргаад оронд нь химид оюун за тэгмэл Meta Facebook гэсэндээ заалсан байсан ингээд 6-7 ажлын байраа бүгд ингээд байх болоод байгаа. Тэгэхээр ингээд нийтдээ бараг нэг 13,000 гаруй ажлын байрыг ерөнхийдөө нэг 2 сарын өмнө Meta компани цомгдсон гэсэн. Тэгэхээр мэрэгжил салбар дээр бол очоод хэрэггүй. Тэгэхээр одоо хийхдээ ерөнхийдөө инфекштэй яг одоо байна гэсэн код юм. Манайхны хувьд бол яг нэг бас сургалт явуулах юм уу эсвэл одоо ямар нэгэн байдлаар та нэг бол сургууль хацарлаа гэдэг байдлаар ерөнхийдөө жахан ашиг болох талдаа явж гинэ үү гэж ерөнхийдөө харж байна гэсэн. Тэгээд химид оюуны оролцож чадахгүй гэдэг энэ дээр дахиад нэг зүйлийг хэлээд болохоор энэ хариуцлагын асуудал ерөнхийдөө аюул яригдаж байгаа. За тэгээд стресс ерөнхийдөө хэн хариуцлага хүлээх юм бэ гэхээр хэн хариуцлага хүлээж таарна. Тийм бол химид оюун болон одоо програм эзэн яг үндэ хариуцлага хүлээхгүй. Тэгэхээр инженерийн төрөний ясан дахиад нэг орлож одоо боломжгүй гэдгээр дахиад очиж байгаа байхгүй. Тэгэхээр илүү одоо нэг хэлсэнгуудтай 40 гаруй жилийн өмнө ингээд мэрэгч одоо алхнаа гэж ажилласан боловч одоо ингээд маш олон одоо өндөр бүтээмжтэй тусантай адилхан ерөнхийдөө дийлэх мэрэгчлүүд болоод зөвхөн өөрийнхөө бүтээмжээ нэмээд яваад байна гэсэн. Тэрнээс ерөнхийдөө ажил алдахгүй. 100 жилийн өмнө гэсэндээ одоо 110 гаруй жилийн өмнө одоо тол цахилгаан гараад одоо нэг юу тийч нэг өнгөсөр юу голомцны гэжтэй тэрийг нэг хасаадаг дэмдүүцэг гэх юм. Тэр хүн байх болчихсон гэсэндээ дэмдүүцэг чинь буцаад нэг тог дээр ингээд дээшээ даашаа хасаадаг тэр мэрэгчлээ буцаад шигтсэн. Тэр одоо хүн багт ажиллахгүй болоогүй л гэсэн. 100 жилийн өмнө ажиллаад зөв өөр ажил хийдэг болсон. Тэгэхээр тэрнтэй бол ялгаагүй. Харин энэ дээр яг нэг хэлмээр байгаа зүйл нь гэх юм бол яг ийм мэрэгсэн ийм чиглэл давхар одоо зайлшгүй хэрэг болж байгаа. Тэгээд тэр нь юун дээр хэрэг болж байгаа гэхээр түрүүний хэлсэн одоо нэг 2060 он, 70 он, 80 он ерөөдөө төсөлтэй нэ гэж байна шүү дээ. Тэгэхээр одоо болохоор нөгөө химид оюун хийх зүйлийг ингээд яг бүгдийг хийгээд байгаа болохоор яг нарийн мэрэгсэн одоо давхар гэдэг мэрэгжил баггүй болоод хэрэг болж байгаа. Тэгээд тэрний юу гэсэн үг вэ гэхээр одоо би ажил хийсэндээ ийм биотек талтай ихэдэ дахиж одоо сухаар байгаа байхгүй. Тэгээд тэр нь юунаас олж юм гэхээр код хийх хүн химид оюун ашиглаад нэг шинэ юм гаргалаа гэж бодъё. За тэгвэл энэ хүн химид оюун ашиглаад нэг дахиад нэг шинэ юм гаргацсан. За тэгээд хөрөнгө оруулагч дээр очингод хөрөнгө оруулагчийнхоо тэр одоо энэ хүнд илүү шууд хөрөнгө оруулалт хийсэн байгаа байхгүй. Тэрнээс код үсэх хүнд бэлсээ яа тэр бүгд химид оюун ашигласан. Тэгэхээр энэ хүн чинь одоо илүү сайн хийсэн гэдэг хэрэгэд итгэж байгаа байхгүй. Тэгэхээр үүнтэй адилхан химид оюуны хажуугаар заавал одоо нэг тийм мэрэгсэн одоо ур чадвар тийм үү? Тийм зүйл нь бол зайлшгүй хэрэг болж байна. Тэгээд сая бас энэ онд нэг хятад одоо 10 жилийн боловсролтой болохоор нөгөө 99.9% химид оюун хийж ягаад 100% болсон гэдэг. Тэгэнгүүт эсрэгчүүд болон юу гэж бодож юм гэхэд за 10 жилийн өмнө ер нь бас баг хамаагүй болчихлоо. Яа тэгэхээр би ингээд нэмэгдсэн мөн ингээд текстэр нөгөө voice асуугаад хариулт авчих юм байна. За тэгвэл 10 жилийн хүүхдүүд дээр юу заах вэ гэнгүүт тэгээд нөгөө илүү бие биесээр талруу одоо дахиад анхаарч байна л да.
энэ нэг бэлтгэл хийх, дасгал хийх, гадаасаа одоо нэг тонхой байсан юм те. Тэр талрын гэсэн. Тэгмээд үндсэн нөгөө бидний одоо 10 жилдээ ингэ сонсчихсон ч юм уу өмнөх зүйлүүдийг бүгдийг хэмээн хийдэг болсон болохоор яг хүн юмд анхаарч ийж одоо нэг 2030 50 онд те тухайн үнийг амжилттай явна гэдгээр үчигсэн гэсэн. Тэгэхээр өнөөдрөөс ерөнхийдөө болоод тэгээд яг хүн дүгээ за тэгээд дээрэс нь хажуугаараа дахиад нэг заавал одоо юм нарийн мэрэгсэн мэрэгжил гэдэг сорг шаардлагатай бүжиж гинэ гэсэн. Ирээдүйд одоо илүү амжилттай байх юм бол санаж чадварууд одоо хэрэг болчихъя. За тэгээд таадас столт байвс тэгэхээр сад тэгээд хэлээд байна. Сонирхолтой ихтгэл тавьсан баярлалаа. Нэг асуулт байгаа. Мэдээллийн аюулгүй байдал талаас одоо жишээлх нь бол хуульчдын донд сүүлд нэг тийм яриа гараад ирсэн. ChatGPT рүү ороод асууж байгаа утга чи эргээд хөрж эсрэг ашигладаг шүү гэдэг ч юм. Тэр дээр та жоохон тодруулж өгөөч. Мэдээллийн аюулгүй байдал гэхээр нэг одоо яг нэг нийт салбарын одоо хамгийн том одоо асуудал ерөнхийдөө нэг нэлээд том челленж гэх юм уу болчиход байгаа юм. Тэгэхээр яг нэг бид нар болохоор хэрвээ мэдээлэл яг үнэхээр аюулгүй байх юм бол ерөнхийдөө биднэрт ийм хоёр сонголт байгаа. За нэг нь бол бид нэр огт баг хэрэглэхгүй гэсэн. Тиймээс оюунаас хэрэглэхгүй тэгэл номоо уншаад одоо бусад юу гэдэг зурагтай үзэл байж. За тэгээд яг нэг Станы орнууд эсвэл нэг Иран шиг ч юм уу те яг гадны мэд татгаш оруулахгүй тэгээд яг ингээд одоо юу нэг боломжтой нэг бол үгүй бол тэрнийхээ эсрэг бид нар нэг өөрсдийн гэсэн одоо тийм л аюул хөгжүүлэх гэх юм уу те. Тэгэхээр тэр чинь нэг дахиад дэд үз маш олон зүйлүүд болчихно. Тэгэхээр энэ талын дайнд ерөнхийдөө бид нар алидын ялагдсан болохоор ерөнхийдөө бол ойрын нэг 10-15 жил бол нэг тийм одоо мэдээллийн аюулгүй байдлыг нас хадгалж чадахгүй гэж ерөнхийдөө харж байна. Тэгээ ялангуяа одоо зөвхөн химэл аюул бид нар мэдээлэл өгөхөөс гадна Viber-аар аюул хөтөл явж байгаа шүү дээ. За ингээд одоо одоо ерөнхийдөө гишүүдийн групп чатч байна, тендерүүдийн групп чатч байна, ингээд ажлын байрны бүх групп чатууд ч юм уу те. За гэтэл Rakuten ингээд Viber-ийн компани ч нөгөө хэрвээ танаа захирагч нь надад мөнгө төлчих юм бол би танаа захирагч нь одоо ажилтнуудын одоо чатыг чинь өгнө гэдгээ бүр тодорхой хэлсэн. Тэгээ бүр тодорхой ашигын компани болсон байгаа даахгүй. Тэгэхээр чин бид нар тэр Viber дээрх юмнууд байна. Тэгээд хажуугаар ингээд тийм л энэ өхөө явах гэж санаа зовхоор бас яхан хэцүү гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө бол бид нар шийдэж чадахгүй. Тэгээд энэлийн одоо хэрвээ даа ингэж харах юм бол ер нь ажил дээр ер нь бол ялагдсан гэсэн. Боцсон. Нэг асуулт байгаа. Америкт хуулийн фирмууд одоо нэг өөрсдөө татварлалтыг л оюухантай. Тэгээд тэр мэдээллийг үйлчлэгчнийхээ мэдээллийг гадагшаа бодуулсан бол IT компаниудтай хамтарч ажиллаад өөрсдөө зөвхөн байгууллага дотор хэмждэг хөгжүүлээд байгаа юм лээ. Тэгэхээр одоо манай Монгол улсад ер нь тийм боломжууд байгаа юу? Бас хуулийн фирмууд хамтарч ажиллах нь сонирхол бол бас байгаа байхгүй юу? Тэгэхээр тийм хүмүүс хариулт өгөөч. Ерөнхийдөө бол нэг бас бүр амар өндөр дүнтэй бас биш. Тэгээд яг ер нь за нэг хөгжилтэй юм ярьж байгаа. Гэхдээ та нар инээхтэй шүү дээ. Би IT болохоор та юу яахаар ерөөсөө хүмүүс араас нь инээхтэй юм ярьсан юм аа гэж хэлэхгүй бол инээхгүй гэж хэцүү байдаг. За нэг төрлийн байгууллага надад нэг юм хийлгээд за би тэрийг ингээд за ойлголоо манай нэг 2 хүн ажиллаад би ажиллаад ингээд нэг сар болох нэ. За би ингээд 18 сая хийж өгье. За ойлголоо. За дахиад дуудлаа. За би очсон дахиад дээд явуулсан билүү орж ирээд. За та яг ажлын талаар ойлгоогүй юм шиг байна. Энэ бол үнэхээр хэцүү ажил яа тэгэхээр энэ бол хэмэл ойн ажил. За дахиад тайлбарлая. Тэгээ таны одоо дүнтэй хүрэхгүй. За би 50 сая хийж өгье. За ойлголоо. Гэхдээ намайг дахиж дуудаа. Тэгээ би очиад дахиад за би 70-аар хийж өгье гэдгийгсэн. За тэгмээд ерөнхийдөө бол миний үнийг нэмүүлэх гэдэг байхгүй. За тэгмээд нөгөө талд өгсөн үнэн дараа нь сонсоод ерөнхийдөө 300 гаруй сая байсан юм байна л та. За тэгмээд тэрийг болохоор гэхдээ тэр надад айгүй амар хайртай шүү дээ. За тэгмээд за ингээд би 70-аар хийж өгье гэх тэгмээд бас болохгүй байсан юм шиг байна. Тэгээ сүүлд нь яг би ингээд хэлсэн. Ерөнхийдөө хэмтээ ингээд хэлсэн яагаад хийдэр ингээд одоолоод байгаа юм бэ гэхээр маш хэмтгүүнтэй зардал бууруулж байгаа. Тэгээд энэ чинь одоо эсэргээрээ та ингээд бараг 200-300 сая ингээд юм хийдмээр байгаа юм бол наадхаа бараг хүн хөлтэй гэдэг тэр ажилтан аваад хийлгэчих бараг жил танаад ажилласан юм чинь хамаагүй бага цалинтай. Заавал юм өндөр түнээр хийхгүй штэ гэдэг юм. За ойлголоо. За тэгэхээр би тэрийг хийх хэрэгтэй. Тэгэхээр юу гэсэн үг гэхээр
том хэмжээний сэний асуултан дээр хариулахад бол GPU карт болон хамгаалтын одоо нэг layer 3 төрөлтэй SSD-ийг тавилаа гэж бодоход 320 сая жил болох байх дэд бүтсэн. За тэгээд 320 саяар дэд бүтцээ аваад тэрэн дээр одоо нэг ямар хостын биелэхийн дээр систем нэг 2 сарын дотор бэлэн боллоо гэж бодоход бас тийм өндөр дүн гарахгүй гэх юм да. Тэгээд химэл онц илүү хурдан тэгээд илүү хямд аваад байгаа болохоор олон улстай айгу супер хурдан юм яваад тэгээд хүмүүс болгоо ингээд өөх ямар гоё юм бэ гэдэг багхгүй. Тэгээд манайгаар нь болохоор энэ чинь химэл онц юм уу тийштэй амар хэцүү юм байна. За 500 сая гэдэг. Ихэд амар тийм яг хэцүү гэсэн. Тэгэхээр төрөний 9 альтайгаараа сур гэж хэлэхдээ олон улстай дахиад нэг илүүдэлтэй болсон. Тэгээд манайд ингээд сэргээрээ их юм их хэцүү юм явж байна. Маш их сэргээрээ. За сонирхолтой ихтгэл баярлалаа. Асуусан ойрын хугацаанд одоо ерөнхийдөө хасагдах мэргэжлүүдийн танд одоо хамгийн дөрөв нэгтлэн бодогч гэдэг юм уу түүний араас хуульч юмч магадгүй бүгд явж байгаа мэдээлэлүүд байгаа тийм тухайлбал бол одоо бүгд найрамд хэцэд ард улсад 12,000 орчим бакалаврын зэрэг мэргэжлүүдийг одоо энэ намаас халж байна гэж гэдэг юм мэдээлэлүүд байна. Тэгэхээр таны ихтгэл дээр дурдсанчлаа одоо хуульчид илүү хэмэл оюунтай нөхөрлөд химэл оюунаар орлуулшгүй одоо хуульч байхын тулд манай хуульчид юун дээр гол анхаарах хэрэгтэй гэж та бодож байна вэ? За энэ асуултанд би бэлдсэн байна. За ерөнхийдөө ихэнх мэргэжлийн хүмүүс тэгж асуухаар ерөнхийдөө надад хариулж байгаа нэг л хариулт байгаа юм уу да. Асуулт асууж ерөнхийдөө сурах хэрэгтэй. Тэгээд яг зөв асуултаа асуух юм бол одоо маш их цаг хэмнэн токен за тэгээд токен гэх нэг ChatGPT юм юм бичлээ хариулт өглөө токен цаанаа нэг хэцүү мэт асуулт ч юм уу ерөнхийдөө маш олон зүйлд өргөдөж болно. Тэгэхээр асуултыг одоо маш зөв асууж одоо сурах. Ер нь бол нэг хилцүүлэг юм дээр гэсэн дээр нэг асуулт асууж байгаа хүн харилцаа дээр гэсэн харилцааг өдөртөж явж идэг гэдэг айгүй гардаг шүү дээ. Ингээд та бүхэн ярьж байгаа бол тасаа асуулт асуух хэрэгтэй. Тэгээд асуулт асууж байгаа хүн тухайн харилцааг өдөртөж явж идэг гэдэг. Тэгэхээр бид нар саяны хэлсэн энд бас 15 орноос дээшээ туугаар ажилтны сургагдсан байгаа. Дотор нэгэд маш их мэдээлэл холилдсон байгаа болохоор ерөнхийдөө зөв асуултуудаа асуугаад тэгээд химид оюунаа өөрөө удирдаад ингээд явах хэрэгтэй гэсэн. Гэх юм бол маш сайн. Тэгээд prompt инженерүүд бол маш сайн төрж гарч байгаа. Тэгээд бидэд болохоор сүүлдээ ерөнхийдөө бид нэг дотоодоос хүний нөөц хайж агаад сонсголгүй түүдэд химид оюун заагаад тэгээд нэг хүүхдийн нэр нь ажил сайхан авсан 5 сард яагаад гэсэн бэ гэхээр маш сайн төлөрч чадна гэж бодоод тэгээд өмнө ажилд авсан одоо ноосны өдөрч юм ингээд асуухаар одоо сошиал медиа үзэхгүй одоо хүмүүстэй дийлэхгүй за тэгээд 10 жилээ төгсөөд их сургууль дохионлын багш байхгүй болохоор угаасаа шууд хараач хийх юм уу гэхдээ гэдэг юм л да. Тэгмэт нэг ажилд орчих юм бол тийм халамжтайгаар нэглээд 2 сая төгсчөөр за би энэ ажлаасаа гарахгүй гэдэг аягүй сайн ажиллаж байгаа байхгүй. Тэгмэд бид ичнэр нэг пенсион боллоо те би Америкийн санал дэвшүүлээ гэхээр за тэгвэл ингээд төлөвлөх чадрын үйл ашиглая гэх юм да. Тохионы хэлний хичээл нэг сар гарны хугацаанд 3 эмэгтэй 3 эрэгтэй хүүхдтэй сургуулж явуулаад тэгээд нэг хүүхдийн саяын сараас яваад ерөнхийдөө ажилд орсон гэсэн. Тэгээд тэр хүүхдийн хийх зүйл нь болохоор өдөржингөө ерөөсөө дандаа асуулт асуух гэсэн. Prompt гэж хэлж байгаа шүү дээ. Нэг удаа бичих. Тэгэхээр prompt инженерийн ажлын байран дээр одоо нэг сая 11 дугаар ингээд өгсөн. Тэгээд нэг эмэгтэй тийм сонсголгүй хүүхд бол байна. Тэгэхээр тэр хүүхдийн үр дүн харахад бол нэлээд сайн. Тэгээд яг өглөө ирээд яг баяртай гэдэг хийсэн ажил нь бол ингээд ер нь нэлээд өндөр би хурдан цалингийн нэмэх хэрэгтэй байна. дахиад нэг асуулт байна шүү дээ. Дахиад нэг асуулт гэж. За энэ дээр нөгөө нэг нийт ялангуяа энэ жишээ хэрэгчдүүдтэй орон дээр нөгөө их сурвалж хайхад жишээ нь нөгөө химэл оюухан нэг аягүй хишгэлж юм л да. Ийм үйл явдалтай ийм үйл баримтыг өмнө шийдвэрлэж ирсэн гэж боддог юм. Тэгмэд энэ дээр нэг асуудал үүссэн нөгөө hallucination буюу нөгөө химэл оюухан маань огт өмнө шийдэгдэж байгаа үг хэргийг шийдэгдсэн гэсэн форумч их сурвалж өгөөд тэгээд тэрийг нэмслэж чинь Америкт нэг шүүхтэр хэрэг шийдэгдсэн юм тохиол гарсан л да. Тэгэхээр энэ асуудал юу хэрхэн шийдэгдэх вэ? Ямар учраас үүдэн гарч байгаа вэ? Энэ асуудал цааш ч юу нэг боломж амжирх юм уу? Ямар төлөвтэй бол за энэ дээр нэр за би нэг маш товчхон бүр маш хортой юм Кембрижийн сургууль руу болохоор бид нэр үүнтэй холбоотой ерөнхийдөө хэрэгжүүлж байгаа. Тэгээд намраас Стэнфордын сургууль руу бас бид орж магадгүй. Сая 5 сард болохоор
Лондон очоод профессор тань уулзаад юу гэж төгссөн бэ гэхээр за одоо химийн логийн ерөнхийдөө ам дагуулж байна. За ингээд буруу яриулж байна. За тэгвэл номоор сурчихъя. Химийн логийн номоор сурахдаа болохоор RAG гэдэг RAG-ийг тусдаа аргаар сурчихъя гэж байгаа байхгүй. Тэр аргаар нь яаж явах вэ? Ерөөсөө яг сурахснаар л одоо хариулна гэсэн. Хэрвээ би тэр одоо ном өгсөн бол яг тэр номын дагуу би номоос өөртөө асуух юм бол би нэг мэдгүй гэж хариулна. Эсвэл миний мэддэг зүйлс нь эдгээр байна. Та эднээс асууж гэж хариулдаг гэсэн. Тэгмээр тэнд байгаа номын санд бид юу гэж байгаа вэ гэхээр ном болгоныг сургаад тэгмээр нөгөө яг энэ асуудлаас болоод буцаад ном руу ороод байгаа байхгүй. За яг ном дээр л нэг зөв мэдээлэл байгаа маа. За тэгмээр номоод унших хэрэг хэцүү. Тэгээд Монгол судлалын төвхөнд болохоор монгол хэлээр ном ангууд нөгөө англи профессор бас уншиж чадахгүй. Тэгмээр номнуудыг бүгдийг сканердаад химийн логийн RAG-аар сургаад тавьчихна. За тэгмээд Кембрижийн номын санд төвхөн оронгуудаа номоо сонгоод чатлаад авсан гэсэн. За тэгтээ би Италиар асуусан уу, Монголоор асуусан уу, одоо ямар хэлээр асуусан хамаагүй надад тэр орны хэлээр буцаад хариулсан. Тэгээд хариултаа болохоор одоо page гэдэгтэй тэд хуудсан дээр байгаа. Тэгээд дүгнэлтний ингээд одоо хэлээд өгсөн гэсэн. Тэгэхээр номын сангуудыг ерөнхийдөө ийм химийн логитой болгож эхэлж байгаа. Тэгээд Стэнфорд болохоор 20 орчим номын сантай юм байлаа. Тэгтээ намраас бас тэр төсөл явагдаж магадгүй. Тэгэхээр ерөнхийдөө том их сургуулиуд орж байгаа. Кембриж болохоор өнгөрсөн жилээс нэлээд химийн логинд орохгүй гэж байгаа. Энэ хавраас болохоор захирал нь за ер нь энэ дээр гэж манлайлах хэрэгтэй байна. Тэгэхээр номнуудаа ингээ гэж явж байгаа гэсэн. Бас нэг миний сонссон зүйл болохоор хятадд болохоор ийм нэг бас нэг систем дотроо сургацсан. Тэгээ тэр нь юу вэ гэхээр маш олон файл оруулсан. Оруулсан файлууд нь болохоор хуулийн заалт шүү дээ. Энэ хуулийн заалт дээр ямар хэрэг гараад тэгээд яаж одоо зарга авсан бэ гэдэг тухай гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө хуулийн ном байгаа. Хуулийн номоос яг асуу. Эсвэл би заалт асуу. Заалт асуугаад би заалтан дээр дахиад одоо more feed more ч юм уу тэгээд дарангууд яг тэр заалттай холбоотой нэг шийдвэр хийгдчихсэн хэрэгүүд гэх юм да. Ерөнхийдөө гарч ирэх гэсэн. Тэгэхээр би тэднийг ингээд хурдан хугацаанд унших боломжтой. Тэгээд татаж аваад аавж явуулаад зандаа сонсох боломжтой ч юм уу. Тэгэхээр хэрэглэгчийн хэм зөвлөд өгчхөөр тиймэрхүү зүйлүүд бас нэлээд байгаа гэсэн. Тэгэхээр олон улсын их сургуулиуд ерөнхийдөө сэний одоо тэр буцаад ерөнхийдөө ном руу орж байгаа. Гэхдээ номоо химийн логийн арга тий. Тэгэхээр нэг сургаад нэг тийм донтлын гайхын арай нэг засах байдалтай. Тийм. За баярлалаа. За баярлалаа. Надад нэг асуулт байна. Та нэг асуулт дууссан дараа итгэлээ дуусна гэсэн шүү дээ. Таны өндөр хэд вэ? Тэр шүү ч ойлгоогүй зогсож тийм. За баярлалаа. Тэгээд сүүл би бас нэг арга хэмжээ хөтлөжсэн Солонгосын бас яг хуулийн нэлээд алдартай фирмийн хуульч байсан. Тэгээд тэр хүний хувьд бол бас яг энэ химийн логийн ухаан одоо ингээд хуульч мэргэжлийг даахгүй болох гэдэг байна гэдэг зүйлээр бол хэлжсэн зүйлүүдийг товчлоод би өөрөө ойлгосноор хэлэх юм бол нэгдүгээр бол нөгөө хуульчаас ингээд цаг тоглоо цагийн үнэлгээ төлөө зөвлөгөө авдаг байдал бол хайцангуй буурна. Энэ бол зайлшгүй үнэ гэдэг зүйлийг хэлжсэн. Гэхдээ хичнээн химийн логийн ухаан байлаач хэлсэн. Яг тэр шүүхийн танхим мэдхэл сурч чадвар гэдэг зүйл бол хүнийг бол хизээж гүйцэх байдаг аюулгүй. Тийм учраас хуульчд маань бол мэдхэл сурч чадвартай талхаа бол илүү сайн хөгжүүлэх ёстой шүү гэдэг зүйлийг нэгдүгээр хэлжсэн. Хоёрдугаар хэлсэн зүйл нь юу гэхээр одоо юу гэдэг бид нар нөгөө өөр ямар ч хэлээр сайн хэлсэн шүү дээ. Испаниар гэдэг юм, Италиар гэдэг юм мэдээлэл авъя гэдэг нь. Тэгэхээр өөр улс орны хэрэг дээр бид нар ажиллах боломж олгоцоо бол би өөр улсын хэлийг одоо хуулийг судлах болох давуу талыг бол хэмэл оюухан өгж байгаа шүү гэдэг зүйлийг бол хэлж байгаа. Баярлалаа. Ингээ миний итгэл баслаа. За